Та сасгад оролцож байгаа юм. Сасгал ер нь хэрэг үүрэгтэй болох гэж шиг байна. Тийм. За өчигдөр байнгын орноос баталсан за ерөнхий сонсгол маань ерөнхий хяналтын сонсгол нийслэлийн 2024-2026 оны одоо төсөвдөр санхүү эдийн засгийн за хууль зэрэгцэн дүгнэлтүүдийг хийж байна л та. Яг нь 16 нийслэлээр байгаа мегацлын нийт дүн өртөг гэсэн үг. 8 тэрбум долларын төслүүд баггүй. Маш том мегацлүүд. Тэгэхээр 8 тэрбум долларын 16 том мегацлын ард 16 том тэзүү байгаа. Тэгээ маш олон дагалдах эрх зүйн баримт бичиг байгаа. Тэгэхээр энэ маш олон материал дээр одоо нэгсэндээ шинжээчд гараад бол 15 хоног л ажилласан юм байна. Тэгэхээр 15 хоногийн дотор 16 мегацлын тэзүүдээр үзээд бүх бас хууль эрх зүйн одоо баримт бичгийг үзээд дүгнэлт гаргана гэдэг бол өөрөө надад бол боломжгүй харагдаад байгаа байхгүй. Тэр өчигдөр би тэгээ бас шинжээчдээс асуусан л та. Яг хэдэн ширхэг нотлох баримт цуглуулад ямар хугацаа байгаад өөрсдийнхөө дүгнэлтэндээ хэр одоо итгэлтэй байгаа гэж асуусан те. Тэгэхэд бол хангалтгүй гэж өөрөөсөө хариулж штэ. Тэр хүмүүсийг би ойлгоод байна штэ. 10 шинжээч томилогдоод 2-7 хоногийн дотор энэ их материалдаа танилцаад дүгнэлт гаргана гэдэг бол өөрөө чинь баг боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр яг уу гэхдээ нэгэнтээ хугацаанд тэгээд тохирсон тэгээд хугацаанд таарсан дүгнэлт гаргаж ирж байгаа шиг байна л да. Тэгэхээр нэгэнтээ энэ татварлал өгчдийн мөнгө буцаад нийслэлд явагдах маш том мегацлүүд учраас энэ дээр маш нухацтай хангалттай хугацаа өгөөд судалгаатай байж энэ дээр одоо бодиттой үр дүнтэй дүгнэлт гарах байхгүй. За тэгэхээр энэ оюутлогын төсөл дээр бол энэ чинь оюутлогын хяналтын сонсгол дээр бол энэ чинь 90,000 хуудсан дээр бид нар 5 сар хориулаа ажилласан шүү дээ. Өдөр шингүү 5 сарын турш ажиллаж ээж энэ дээр нэгсэндээ одоо хангалттай дүгнэлт гаргаж ирж байгаа. Тэгэхээр хугацаа хангалттай өгөөгүй байна те. Ерөөсөө яаж 2-7 өдөр тэр хүмүүсийг ажилуулад ямар дүгнэлт хүлээ гэдэг байгаа те. Тэгэхээр одоо нэгсэндээ энийг тэгэхээр би юу гэж өгнө гэхээр улс төрийн талаас тийм одоо шахалттай ч гэх юм уу элдв янзын хугацаа яриад юм богино хугацаа өгöd юм л та. Уул нь бол энэ зуныг өгөөд энэ зунаар ажиллаж байгаа дүгнэлт авах хэрэгтэй байхгүй. За өнөөдөр бол одоо сэлб төв за туулын хурдны замын 2 төслүүдээр нэлээд дэлгэрэнгүй орж байна. За бас зарим газар ноцоо зүйл гарч байна л та. Жишээлбэл ингээд ажиллаж байгаа шинжээчд бүгдээрээ улсын хурлын хян шалгалтын тухай хуулиараа бол ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Энэ мэдүүлэг өгөх ёстой, энийг баталгаажуулах ёстой. Гэтэл сая сайн зэрэг гишүүн одоо тэр ялангуяа одоо сэлб дэдвэг дээр ажилласан шинжээч өөр ашиг сонирхлын зөрчилдөө тендерт оролцож байсан гэдэг ноцтой зүйл ярьж штэ. Энийг бол ингээд ер нь мөрөөр нь хөөж баталгаажуулж авах ёстой. Ийм зүйл ерөөсөө байж болохгүй. Ашиг сонирхлын зөрчил огтхонч байж болохгүй зүйл байхгүй юу? Бие даасан мэрэгжлийн шинжээчийн дүгнэлт ашиг сонирхлын зөрчил орох юм бол энэ чинь дүгнэлт нь итгэхгүй юу гэдэг эсэд буцаа хууль зөрчсөн асуудал руу орно шүү дээ. Тэгэхээр энийг шалгах хэрэгтэй. За хоёрдугаарт би өөрөө скватер чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд сэлб төв дээр илүү анхаарч төвлөрч ажил харж байна. Маш анхааралтай ажиглалаа. Бүх материалтаа нь одоо хэд дахин танилцлаа тий. Тэгээ одоо би яг асуултаа асууж амжаагүй байна л да. Одоо асуултаа асууна. Яг гэх юм бол сүүлийн 35 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нийт иргэдийн 3/2 нь гэр хороолт амьдардаг шүү дээ. Тэг энэ гэр хороол дээр хамгийн том даацтай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн нь бол энэ сэлб дэдвэг баггүй юу. Тэгэхээр энэ улс төржилтөд болоод гэр хороолдоо явж байгаа ганц том бүтээн байгуулалтаа зогсооно гэдэг бол ерөөсөй байж болохгүй зүйл. Энийгээ сайжруулад ил тод болгоод улам сайжруулаад цаашаа явах хэрэгтэй. За тийм учраас одоо энэ сэлб дэд төвийн хүрээнд энэ скватер дүүргийн 14-с Чингэлтэй 14, 18 дугаар хороонд баригдаж байгаа одоо баг 158 га газрыг түүхэндээ анх удаа маш том бүтээн чөлөөлөлт явагдаад за үүн дээрээ бол одоо 12,000 айлын орон сууц барих ийм том бүтээн байгуулалт явж штэ. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт амжилттай явж цаашдаа бид нэр энэ гэр хорооллыг орон сууцжуулах те яндан багсах энэ бүтээн байгуулалтыг бид нар явуулна гэсэн үг байхгүй. 15 жил ярьсан шүү. Азийн хөгжлийн банкнаас анхны дэд үтсийн төсөл нь 2013 онд хэрэгжижсэн байхгүй. Тэгэхээр 14-5 жилийн дараа энэ бүтээн байгуулалт маань нүдэн дээр харагдаад бүтээн байгуулалт явж байхад бид нэр ингээл улс төрчил одоо бүр зогсох хэмжээнд ч орох гэдэг юм уу ойлгохгүй л байна. Тэгэхээр энэ зогсож ирээсээ болохгүй. Маш богино хугацаанд газар чөлөөлөлт явагдаад бүтээн байгуулалт явсан. Харин энэ одоо нэгэнтээ ил тод ярьж байгаа нь бол сайн хэрэг. Мэд хэрэгээр нь бид нар заавал хангах хэрэгтэй. Одоо улам сайжруулад ямар ашиг сонирхол ч юм уу ямар асуудлууд байна шийдээд энэ сэлб дэдвийг бол бид нар яаралт ашиглалтанд оруулах хэрэгтэй. Скватер Чингэлтэн гэр хорооллын иргэд энийг одоо нүд 50 чих 50 те цоошртон харж байгаа байхгүй да. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг улс төрж юусоо зогсоож болохгүй заавал явуулах хэрэгтэй. Харин асуудлуудыг нь бид нэр тэр дор нь улсын хурлаас байна уу? Нийслэлээсээ байна уу те? За эсвэл энэ сонсголын үр дүнгийн дүгнэлтээр байна уу? Шийдэд
одоо хугацаа алдалгүй бас явах хэрэгтэй. Энд дэр чинь маш том бонд болсон. Бондын иргэн төлөлт яригдана. Өдөр тутам эн чинь зээлийн хүүгийн асуудал бас яригдана шүү дээ. Тийм учраас энэ дэр хугацаа алдах тусмаа бид нэр дахиад иргэн төлөлтөд хугацаанд хийх үү гэдэг асуудал үүсгэж учраас энэ дэр цаг алдаж болохгүй гэж харж байна. Нийслэлийн төсөв хөрөнгө оруулалт энэ удаагийн сонсголыг бас зарим хүмүүс хэлбэр төдий улс төрийн сонсол явагдаад байна гэсэн шүүмжлэг ирүүлж байна. Та энэ дэр ямар байршилтай? Ер нь энэ ерөнхий хяналтын сонсгол хийгээд одоо олон нийтэд ялангуяа нийслэхэнд илүү мэдээлэл өгөөд мэдгэрхээр хангана гэдэг бол өөрөө зөв. Мэдээлэл өгөж тайлагнаж мэдгэрхээр хангах алхам болгон зөв. Харин энэ зөв алхмын ард юу байдаг гэхээр маш том хариуцлага байхгүй. Маш их мэдээллийг аваад тэрийг зөв боловсруулад ард түмэнд зөв мэдээллээр хангана гэдэг нь өөрөө бидний одоо толгой дээр хийж байгаа маш том хариуцлага гэж харж байгаа. Тийм учраас энэ хариуцлагыг нэр төрөөр биелүүлэх ёстой. Энэ дээр бол би цаг хугацааны хувьд дэндүү тавч байсан л гэж хараад байна л та. Яг гэвэл өөрөө нэг дотор нь байсан хүний хувьд эн чинь амаргүй шүү дээ. Маш их мэдээлэл аван дутуу мэдээлэлэр нь ардаас нь хөөцөлдөж дахиж аван би ч одоо оюутлуудаар хэлж байхдаа 30 гаруй төрийн байгууллага хувийн аж ахуй нэгжүүдэд хандаж олон дахин ардаас нь хөөцөлж 90 мянган хооц нотлох баримт цуглуулад энэ дээрээ 5 сар суусан шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө маш том хариуцлага учраас хин нэгэн лөө ус төржгүйгээр хувийн субъектив хандахгүйгээр энэ асуудлын шийдэл дээр анхаарч ард нь харах хэрэгтэй. Тэгэхээр тийм хүлээлт байна. Яг одоогийн байдлаар бол орж ирсэн дүгнэлтүүд дээр бол ер нь бол жоохон сэтгэл хангалуун биш байна. Яг тэгэхээр тэр нэг шинжээчтэй модоо ерөөсөө биш шүү. Манай шинжээчд бол төрийн байгууллагаас ашиг сонирхлын зөрчилгүй авч чадах юм бол хангалттай мэдлэг боловсролтой залуучууд байдаг. Тэднэрт ажиллах нөхцөл боломж тэр нөгөө удирдлагыг нь зөв хангах хэрэгтэй. Сошиал дээр бас хүмүүс бат найрамдал гişүн одоо нийслэлийн гал хамгаалагч юм уу хаашаа илт нийслэлийн өмөрсөн байр суурьуудыг илэрхийлж байна гэсэн бас их сэтгэл байна. Энэ дээр бас би өөрөө Сүхбаатар Чингэлтэйгээс сонгогдсон гişүн. Сэлэв дэд төв надад хамгийн амартай. Сэлэв дэд төвийг ярьж одоо Сүхбаатар Чингэлтийн иргэдийн сонголтыг би авсан байхгүй. Тийм учраас сэлэв дэд төв улс төржилгүйгээр ашиг сонирхлын зөрчил байхгүйгээр зөв явах бүх алхмыг дэмжинэ. Харин ашиг сонирхол ороод асуудал орсон бол тэрийг шийдэхийн төлөө хариуцлага ярилцахын төлөө хамтдаа зогсон. Тийм. Та нийслэлийн өмөрсөндөө шийдэн чухал төслөө бол ингээд өргөжүүлэх ёстой гэсэн байр суурь. Тэгэхээр ерөөсөө иймэрхүү сонсгол явж байхад огтхон ч субъектив хин нэг өмөрсөн хин нэг одоо яллах ялсан ерөөсөө явж болохгүй. Ойлгож гэсэн яг ялгаагүй. Ерөөсөө хөв сөүл хүнлүүл ороо бол энэ ус төрччгөөд байдаг байхгүй. Тийм учраас ерөөсөө асуудал дээр анхаарад, гарсан дүгнэлтэн дээр анхаарад, шийдэл дээр нь одоо хамаг анхаарлал хандуулах хэрэгтэй. Ингэжээж сонсгол өөрөө улсын хурлын хяншилгалтын тухай хуулийн дээр явсан шиг олон улсын жишг рүү ойртсон ийм л сонсгол болох учиртай. Таны хувьд энэ сонсголыг ер нь бол нэлээд удаа судалж байгаа дахиад хийвэл өвдөлтэй гэсэн. Яг хугацаа өгөх хэрэгтэй байхгүй юу? Ер нь хугацаа өгөх хэрэгтэй. Шинжээчтэй ажиллах хэрэг дата дээр цуглуулж би датаг нь асуусан чинь энэ чинь 16 мегацлын тэзүү гэдэг чинь одоо энэ чинь баг 3 м шахуулна шүү дээ. Нэг тэзүү чи ийм болно те 16 боддоо. Тэгээд дээрэс нь хууль хэрэгцсэн баримт бичиг гэж хэдэн 100000 бичиг баримт байгаа. Тэгээд тэрүүн дээр чинь 2-7 хоногийн дотор 10 хүн суугаад үр дүн гарна гэдэг надад бол төсөөлөгдөхгүй л байна л да. Дахиад хийхээр юм шүү. Шаардлагатай бол дахиад хийсэн ч болно шүү дээ. Зөв шийдлэл олох нь хамгийн чухал те.